Энэ видео хичээлээр бид юу хийх вэ гэхээр эдгээр 6 тоог багаас нь их рүү ирэмблэн бичих болно. Эдгээрээс хамгийн бага тоо нь зүүн гар талд, хамгийн их нь баруун гар талд байрлана. Энэ хичээлээ эхлэхээс өмнө бичлэгээ төр зогсоогоод өөрөө хийж чадах хэсгээ хараарай. За, бэлэн болсон гэж үзээд хамтдаа хийцгээе. Эдгээр тоонуудыг тоон шулуун дээр байрлуулъя. Надад энд бэлэн тоон шулуун байна. Эдгээр тоонуудаа нэг нэгээр нь авч үзье. За тэгэхээр манай эхний тоо бол 3-7. Энэ тоог өөрөөр буюу холимог бутгаагаар илэрхийлье. Тэгэхээр 3-7-д хэдэн бүхэл байна вэ? 3-1 бүхэл, тиймээс 3-3 дээр нэмэх нь 3-3, тэнцүү 3-6 болно. Ахаад 3-1 үлдэж байна. Ингээд 3-7 болно. Ингээд 3-7 болж байна. 3 дээр нэмэх нь 3, нэмэх нь 1, тэнцүү 7. Тэгэхээр 3-3 бол 1 бүхэл, тийм учраас 2 бүхэл 3-1. Тэгэхээр 3-7 бол 1, 2. Бас дээр нь дараалсан бүхэл тоонуудын хооронд харж байгаачлан 3 хэрчимд хуваасан байна. 2, 3-ын хооронд 3-1 зайд байрлана. Энэ тоо маань энд байна. Тэгэхээр энэ бол 3-7. Сөрөг 2-5-ыг ч мөн адил үүнтэй ижил аргаар байрлуулна. Сөрөг, за энийг ногооноор бичье. Энд бичье. Сөрөг 2-5 гэдэг бол сөрөг тэмдэгтээ хаалтан дотор 2-5 буюу 2-2 дээр нэмэх нь 2-2, нэмэх нь 2-1 болно. Тэгэхээр энэ 1, энэ 2-1. Ингээд 1 дээр нэмэх нь 1, нэмэх нь 2-1 буюу 2 бүхэл 2-1. Хасах тэмдэгтэйгээ сөрөг 2 бүхэл 2-1 болж байна. Тоон шулуун дээр сөрөг 1, сөрөг 2, бас тийгээ сөрөг 2-1, сөрөг 2, сөрөг 3 тоонуудын яг дунд нь энд байна. Энэ бол сөрөг 2-5 юм. Одоо тгийг тэмдэглэе. Энэ бол амархан шүү дээ. Үнэн дээр тоон шулуун дээр бэлэн байна. Дараагийнх нь тоо бол сөрөг 2. Сөрөг 2 ч гэсэн адилхан тоон шулуун дээр бэлэн байна. 2, 2 нэгж буюу тгээс зүүн тийш 2 бүхэл тоо. Тэгэхээр сөрөг 2 энд байх нь. Тэгээд бас бидэнд сөрөг 4-12 байна. Та нар 12-ыг 4-т хуваагаад 3 гарна гэж мэдэж байгаа. Тиймээс энэ бол сөрөг 3 гэсэн үг. Мөн сөрөг 4-12-ыг эхний 2 тоон дээр ашигласан аргаар олж болно. Сөрөг 4-12-ыг сөрөг тэмдэгтээ 4-12 буюу 4-4 дээр нэмэх нь 4-4, 4-8 болно. Ахаад 4-4-ийг нэмбэл 4-12 гарч байна. Энэ нь 1, 2, 3 буюу сөрөг 3 болж байна. Иймээс сөрөг 3 нь сөрөг 4-12-тай тэнцүү байх нэ. За, сүүлийн тоо бол сөрөг 325-ыг мөн л дээрхтэй адилаар бодож болохыг та нар харж байгаа. Сөрөг 3 бүхэл 125 гэж бичиж болно. Энд байгаа 125 нь 4-1 юм. 25 бол 100-гийн 4-1. Ийм учраас энэ нь сөрөг 3 бүхэл 4-1-тэй тэнцүү юм. За харцгаая. Сөрөг 1, сөрөг 2, сөрөг 3. Тэгээд 4-1. Бид яг нарийн тооцохгүй. Гэхдээ энэ нь 3-1-ээс арай бага энэ хавьд байгаа. Энд сөрөг 325 байна. Бид эдгээр тоонуудыг багаас нь их рүү нэрэмбэлж бичлээ. Хамгийн бага нь сөрөг 325, дараа нь сөрөг 4-12, сөрөг 2-5, тэгээд сөрөг 2 тэг дараа нь 3-7 байна. Ингээл боллоо.